За тун 2026 гарахны 25 оны 12 сарын 31. Бүгдээрээ сайн байцгаана уу? За манай гэр бүл 2025 оноо хэрхэн үдсэн талаараа гоё бичлэг болгон хадгалж үлдээгээд ийхүү блог болгочлоо. За манайх бол 25 оны 12 сарын 25-нд гэртээ гоё бялуугаа идээд гэр бүлээрээ маш гоё өдрийг өнгөрүүлсэн. За Монгол ес ороо гоё бууз салаада хийж идээд за нөхөр маань охиндоо өвлийн өвгөн болон бэлгээ өгсөн байгаа. За тийм манай охин ингээд бэлгээ бэлжижсэн болохоор ингээд маш их хүлээлттэй байсан. Энэ өдөр бол бүр бидний хувьд маш аз жаргалтай гоё өдөр болж өнгөрсөн. За манайхныг уламжлалтай охин маань ерөнхийдөө бэлүү харах болгондоо бид гурав нэг бэлүүндээ гуруула өслөө шивэндэг нэг тийм маш гоё гэр бүлийн уламжлалтай болсон байгаа. За тэгээд энэ ланд маань хүсэл маань бүгдээрээ биелэх болтугай. За ийхүү 2025 оны 12 сарын 31 болсон. За охиноо цэцэрлэгээ бид хоёр цэцэрлэгээс нэг цаг гэж аваад бид гурав шинэ оноо 26 оноо маш гоё эхлүүлэхээр нэг тийшээ явж байгаа. За тэгээд гуруулаа маш их давтлаад маш гоё байсан. За тэгээ Монгол таваа орж Монгол хоолоо идчихэд бид метрондоо суугаад оноо гарах газар руугаа явсан байгаа. За тэгээ охин маань ерөнхийдөө сайн мэдгүй маш тоглолтой. Яг хаашаа явах юм бэ? Юу их юм бэ гэд маш их асууж явсан. За тэгээ бид хэд маань 123-ийн салютыг харахаар яг 123-ийн харуулцтай тийм буудал захиалсан байгаа. За тэгээ бид гурав 2025 онд аялаж чадаагүй болохоор ийхүү маш гоё тухтай гоё зүйлээ харилцаад нөгөө зөөж аваад шийдсэн байгаа. Энэ бол бид гурав хийж байгаа маш гоё зүйл. За тэгэл ачаага өгөөл нэг гоё аялж байгаа юм шиг тий тэр мэдрэмж нь авч чадсан. За тэгээд охин маань өрөөнийхөө түлхүүрийг аваад би онгол морена гэсээр онгойлгосон. За тэгээд ороод бас авч байгаа мэдрэмж бүр oh my god маш гоё эсэн. За ямар энэ болоо. За ийхүү бид гурав өрөөнд орсон байгаа. За тэгээд манай өрөө бол ийм хоёр жижиг ортой. За тэгээд харуулцанд бид гуравт маш чухал байсан. За ингээд 123 нь яг харагдах болов гэд харж исэн. Тэгээд маш гоё. Тэгээд би бол энд 6 дараастай. Манай хоёр тэнтэй урмын хэр тухтай байна гэд ингээд юм аа. Ямар энэ удаа гоё нөө. За бас охин маань бас орон дээр нь гарч тийм хэрцөөлөн байна. Тэгээ би манай охин бүр би тустаа унтнаа ингээд ор зэрэгцээд байж байгаа болохоор би чаднаа гэд бас эйгөө баяртай байсан. За тэгэл гуруулаа мэдээж маш гоё. За тэгээ бид гурав бас гэр бүлээрээ гоё цагийг өнгөрүүлэх гээд мэдээж пасентэй буудал сонгосон. За тэгээд доошоо бид гурав сандаа орно. За тэгээд тэндээ бас хөргөн саунтай. Халуун усан суун гэд гуруулаа доошоо бууж байна. За тэгээд хуцаа солиод бид гурав тасааныхаа хэсэг рүү явсан. За тэгээд хүмүүс маань ерөөдөө халуун усан суух дуртай болохоор яг энд суугаад бид хоёр нөгөө тийшээ ээж сэлэх гэж маш их оролцсон. За тэгээд энэ үеийг маш тухтай. За тэгээд 26-ны 25 оны 12 сарын 31-ний нар жаргаж байна. За манай хоёр бол энэ тусан дотроо тоглоостай. Би тэгээд энэ хоёроо хараад нар хэрхэн жаргаж байгааг хараад маш гоё мэдрэмж авч байсан. Эдгээр камер ерөнхийдөө нэг юм ирхүү. Гадаа бүр нар жаргаад бүр амар гоё байна.
гурав гарч орчнотойгоо танилцахаар гарч байна. За тэгээ энэ бас баг зэрэг шопинг хий гэсэн бодолтой ирсэн. За тэгээд ерөөхдөө бодож исэн зүйлүүдээ бүгдээрээ байсан. Тэгээ бид гурав сая бүр ингээ усанд орсон болохоор тэр бүр амар өсөө. За тэгээд манай мис бол тэг ингээл мисээ хийгээл хөөрхнөө хийгээл. За бид хоёр бол үнэхээр зураг дарах боломжгүй. За тэгээ ганц селфи хийсэн. За тэгээ бид гуравчин орж ирээд бялууга бэлдээл охин маань ерөөхдөө бялууга үлээгээл нам яагаад гэвэл усанд амар тоглосон болохоор ядраад тагсан. За тэгээ бид хоёр 123 хараастай. За тэгээд шинэ оноо хүлээстэй байсан. За тэгээд хүлээн 11 цаг 58 минут болоод өсөн хүлээсэн шинэ он маань гарлаа. За тэгэл бид гурийн хамгийн том зорилго 123-ын салютыг харах байсан. Гэсэн ч бид гурийн хувьд ингээд яг гоё сэтгэл хүрсэн л дээ. Гэхдээ бүр ингээд би бүтэн ингээд бүр пис гэд бүр амар гоё нөгөө ингээд сурчлагаа явуулсан болохоор яг тэр шиг бодсон ч гэсэн яг бодсны хэмжээнд байгаагүй ч гэсэн бид гурав маш том, маш гоё дурсамжийг бүтээж чадсан гэдэгтээ бид гурав маш их итгэлтэй байгаа. За тэгээд ийхүү гоё үдшийг бэлгэлсэн ийм гоё арманчиг орчинд оноо гаргасандаа бид гурав маш их баяртай байгаа. За тэгээд та бүхэн маань ингээд аялж чаддаагүй бол ингээд бид гурав шиг бол ингээд ийхүү оноогаар бол бас маш гоё юм бэ лээ шүү.